хугацаа гэдэг бүгдийн өмнө ил тод байж, ертөнцийн жамаар нар сараан ээлжлүүлэн илгээж, өдөр хоногийг биднээр тоолуулан, мөнх бус хорвоогийн мөнх бусыг хүн бүхэнд үзүүлдэг билээ. Хин цаг хугацаанаас ангид оршиж чадах вэ? Оросын буддын шашны 12 дугаар бандит хамлам Дашторжи Итгэлов гэж бурятаар нэрлэх итгэлийн Дашторж хамлам Оросын цагаан хааны 2 одон, Монголын богд эзэн хааны Эрдэнэ очир одонтой хүн байсан бөгөөд их таван ухаанд мэргэшсэн игэн байлаа. Тэрээр 1927 онд 75 наснда дасан эцэлхий хаан өмнө шавнартаа гэрээслэн үлдээхдээ намайг тодорхой хугацааны дараа гаргаж үзээрэй. Хэрв миний бие хിവэр ахвал нирван дүрийг олсон гэж итгээрэй хэмээн захиж үлдээсэн байна. Шавнарнд хэлсэн ёсоор нь 50-аад онд мөн 70 хэдэн онд гаргаж үзээд түүний бие хിവэр оршин байгааг мэдэж 2002 онд гаргаж хамбын сүмдээ дахин олон түмэнд ил болгожээ. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бид Оросын холбооны улсын Бурятийн нийслэл Улаан-Удах хотоос энэхүү сурвалжлага хүргэж байна. Тэгэхээр Улаан-Удах хотоос 30 км-ийн зайд байрлах Ивалинский татсан буюу Итгэлт хамбын өргөөнө олон улсын буддист эрдэмтдийн эрдэм шинжилгээний баг хурал зохиогдож байгаа юм. Энэхүү Итгэлт хамбын өргөөнө одоогоос 80 жилийн өмнө өөрийн биеийг орхиж ертөнцийн мөнх бусыг үүссэн нэгэн лантан самаадын байдалд одоо хэрэн байгаа. Тэгэхээр энэ сүмийн 2 давхарт байдаг. Жилд цөөн тооны хэдэн өдөр нэг давхарт нь буулгаж сүсэгтэн олныг уулзуулж адис хүртүүлдэг ийм уламжлал тогтсон байнамаа. Тэгэхээр одоогоос 80 жилийн өмнө буюу 1927 онд насан эцэлсэн энэ лантан өнөө хүртэл яагаад өөрийн биеийг хിവэр хадгалсаар байна вэ? Өнөө хүртэл яагаад түүний тархины үйл ажиллагаа хэвийн явагдсаар байна вэ? Биологийн шинжлэх ухаан, химийн шинжлэх ухаан, физикийн шинжлэх ухаан энэ бүхнийг хэрхэн тайлбарлах вэ? Ингээд эрдэмтэд өөр өөрийн чиглэлээр, өөр өөрийн салбараар, өөр өөрийн шинжлэх ухааны үүднээс энэ бүхнийг хэрхэн тайлбарлаж байгаа талаар үзэгч та бүхэнд хүргэж байна. Оросын хамгийн анхны буддын шашны тэргүүн нь Дамдарж Заяев гэдэг хүн байсан бөгөөд өнөөдөр 24 дахь хамблам Дамбаюшев буддын шашны тэргүүнээр сонгогдсон ажилладаг юм байна. Бандит хамлам гэдэг нь Оросын хаанаас өөрийн үнэн алдартны шашинтай эн зэрэгцүүлэн бурхны шашныг өөрийн харьяат болгон цол олгосноор бандит хамламын түүх эхэлсэн байна. Оросын 1-р хамлам Дамдарж Заяев нь Сайн ноён хаан аймгаас нүүн ирсэн Заяа гэдэг хүний хүү Дамдаржаа байж бандит гэдэг цол нь их таван ухаанд мэргэжсэн хүнд олгодог цол байсан бөгөөд пента буюу пентатоник 5 гэсэн үгнээс гаралтай юм байна. Үүнд ангаах ухаан буюу тижээхүй ухаан, дуун ухаан буюу хэл шинжилэл, цанид буюу нийгмийн ухаан зэрэг багтана. Эдгээр нь дотроо баг таван ухаан хэмээн задардаг байна. Хамламд зориулж мандал өргөсний дараа бидэнд түүнд мөргөх, өөрийн нүдээр үзэх боломж олдсон юм. Үзэгч та Итгэл хамбын биеийг харж байна. Эрдэнэ мөнх бие гэж бурхны шашинтнуудын нэрлэх энэ биеийг харах, сүсгэлэн мөргөх, шинжлэх ухааны үүднээс тайлбарлахаар ирсэн хүмүүс энд цугласан байлаа. Тэгэхээр Итгэл хамбын өргөөнд эрдэм шинжилгээний баг хурлын эхний өдөр одоо ном хурж миний ард байрлаж байгаа энэ датсангийн 2 давхраас нэг давхарт нь шилжүүлж Итгэл хамбын биеийг авчирч сүсгтэн олонд харуулж үзүүллээ. Эндээс гарч ирээд үзэгч та бүхэнд сонирхолж хэлэхэд бид хамбын биед тун ойрхон хурж түүний өвдөгт нь хурж гараас нь барьж үзлээ. За өмнө нь улаан үдэд ирээд хүмүүсээс сонсоход бид гараас нь барихад гар нь бүлээн байсан. За мөн арьсан дээр нь дарахад хонхоогоод буцаад эргээд хэвэндээ орж исэн. Биеийн температур нь 32 хэмд байдаг. Зам түүнээс гадна шилэн хоргонд байрлуулахад амьсгалаар цантаж байдаг. Тархинд нь эрдэмтэд ирж бичлэг хийхэд хэвийн хүнийхтэй адилхан ажиллаж байсан гэх тайлбаруудыг өгч байлаа. Тэгээд өөрийн биеэр үзлээ. Түүний гарт хурж үзлээ. Ямар ч гэсэн хүйтэн одоо тийм биш. Гэхдээ хэвийн хүний гарт хурж байгаа юм шиг хэрнээ. Ерөнхийдөө түүний бие бол одоо зандан мод шиг
модочсон тийм хэлбэртэй гарт нь хүрэхэд нэг модон идэлд хүрч байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж байлаа. Тэгээд маш халуун агаарыг ялгаруулж исэн гэж энд байсан хүмүүсийн ихэнх нь ярьж байсан. За бидэнтэй хамт явсан төмөр тогоогоо бол маш халуун гэрээсэн тийм чичирхийлсэн мэдрэмжийг өгч байсан гэд нуруу нь бол тэр аяараа хүлэрчсэн байсан гэж ярьж байсан. Тэгэхээр яг үнэндээ бол сүм дотор агаар цэвэрхэн байсан. Энд бол хүмүүс орж ирээд төдийлөн сүмийн агаарыг дүүргэж одоо халууныг үүсгэх нөхцөл бүрдээгүй байхад маш халууныг мэдрүүлж хүмүүс одоо энэ бүхнийг мэдрүүлж байсан. Ямар таа ч гэсэн эндээс энерги ялгардаг юм байна. Ямар таа ч гэсэн эндээс дулаан ялгардаг юм байна гэдгийг үзэж та бүхэнд хэлэх хэрэгтэй хаа. Иволгенскийн датсанд олон улсын анх дугаар эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгууллаа. Энд дэлхийн 11 улс орноос эрдэмтэд лам нар ирж оролцсон юм. Орос, Америк, Монгол, Бурят, Эстон, Норвеги, Төвд, Халимаг, Казак, Узбек, Украин, Якутаас эрдэмтэд ирсэн байлаа. Хамгийн гол нь Америкийн нэгдсэн улсын Виржиний их сургуулийн эрдэмтэд, Эстонийн Татуугийн их сургуулийн, мөн Солонгосын их сургуулийн буддийн судлалын эрдэмтэд ирсэн юм. Манай орноос Азийн буддистуудын холбооны инх тайвны баг хурлын ерөнхийлөгч, Монголын зан базрын нэрэмжит шашны дээд сургуулийн багш, гавьч доктор Булган багш, Отхон Баяр гавьч, мөн Монголын психологийн хүрээлэнгийн тэргүүн Дашторжийн төмөр тогоо нар ирж илтгэл тавьсан юм. Бүрэлдэхүүнийн хувьд эрдэмтэд буддийн судлаачид, Новосибирскийн байгаль судлалынхан, Дорнод Сибирийн угсаатны зэн судлаачид, сэтгэл судлаачид, Санкт Петербургийн дорн дахины судлаачид болон Норвеги, Украинийн судлаачид, Орос, Бурятын телевизийн болон сонины сэтгүүлчид нийт 250 гаруй хүмүүс ирсэн байлаа. Тэд өөр өөрийн шинжлэх ухааны үүднээс хүн төрөлхтний дунд оршин буй энэхүү гайхамшигт өөр өөрийн үнэлэлт өгнөлтөө өгч байлаа. Урд өмнө эрдэм шинжилгээний хурлууд дээр сонсогдож байгаагүй олон зүйлүүд яригдсны нэг нь Итгэлт хамбын Эрдэнэ мөнх бие буюу Эрдэнэт мөнхийн лагшин биеийг анх олонд ил гаргаж ирснээс хойш 5 жил болж байгаа бөгөөд анх 2002 оны 9 сарын хуучдаар гаргаж ирсний Орос улсын шүүх анагаах эмнэлэг судалгааны хүрээлэнд Итгэлт хамбын биеэс 4 ширхэг ус, баруун хөлийн эрхий хороноос 4 грамм хумс, хөлийн өскөнөөс багахан хэмжээний арсыг явуулан судалсан байна. Шүүх анагаахын магадлан шинжилгээний хариугаар энэ зүйл бол шарлаас авсан зүйл биш, амьд хүнд байдаг эд эсийн үзүүлэлтүүд гарлаа гэсэн хариу ирсэн. Тэгэхээр Итгэлт хамбыг нас барсан гэж үзэхээр шинжлэх ухаан амьд гэд нотолцож байгаа хэрэг. Тэгсэн хэрнээ газар дор 75 жил болж байгаа. Амьд цэрүүн ахуйда 75 жил насалсан. Ингээд 150 жилийн настай хүн байх. Нас барсан гэхэд шинжлэх ухаан амьд гэж хэлэх, харин амьд гэж хэлэхэд 75 жилийн өмнө оршуулсан байх. Энд хэн ямар хариу өгөх вэ? Хэрвээ шарил юм гэж үзвэл нас барснаасаа хойш 80 жил болсон шарил гэж байдаг бол бүх биеийг нь занданшуулан хатаасан ленэн болоод кимерсэний шарил адил тусгай орчинд лаваар дүүргэсэн вакуум орчинд байлгаж болохоос яг ийм ердийн агаарын нөхцөлд байдаг. Ердийн хөрсөн дор оршуулад 75 жил болоод гаргаж ирсэн шарил гэж огт байдаггүй. Энэ бүхнийг судалсан шүүх магадлангийн профессор Звягинцев шарлын 4 дахь төлөв гэж хэлмээр байна гэсэн шинэ нэр томьёог гаргаж ирсэн юм. Энэ бүхэн хүн төрөлхтний түүхэнд урд өмнө тэмдэглэгдэж байгаагүй зүйл учраас Европынхны хэлэхээр феномен гэж нэрлэдэг байгаа. Энэ нь үйл давтагдах, урд өмнө үзэгдэж байгаагүй сод үзэгдэл гэж тайлбарлана. Яагаад хүн амьсгал хурааснаас хойш ийм удаан хугацаанд бие хിവэр байлгаж чадах вэ гэдэг талаар шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байна. Итгэлт хамбын биед ойр байдаг бямбаламаас ганц нэгэн зүйлийг тодруулахад биений шийдтэй аршаар ямар аршингүй аршина тэрнээ шартахан хэрэглэнэ үү или одоо аршаан хэрэглэнэ үү бидээс ихэндээ нэг уртчлаа ус хэрэглээд аршиж байгаа. Тэгээд тос төвшөлдөг байгаа биз аа. Тэгээд тэрнээс үнээр нэг Монголын удаагийн аршаан ус удаагийн асраад Юуны жигэндхэднээ тэр сайгаад байна. Сард 2 удаа хувцсыг нь сольдог. Өглөө болгон нөөрийг нь угаадаг. Анх гарч ирэхдээ уян зөөлөн гар хөлн бүрэн тэнийдэг байсан. Сүүлийн 5 жилийн хугацаанд баг зэрэг хөшөөн болоод байна. Гэхдээ л хувцсыг нь өмсөөлж тайлж болж байгаа. Анх гарч ирэхдээ 46 кг байсан. Одоо 42 кг байгаа. Энэ нь эхний 1 сард цочирхон жим буураад одоо бол тогтсон жинтэй байгаа.
Түүний жинэн буурахта биенээс нь ягаавтар өнхтэй, анхлан үнэртэй шингэн нэвчин байгаад жин багассан гэж тайлбарласан. Хүйсний нөхөн байна уу? Байна. Тэр одоо энэ хүн эр хүн тэр хүн эм хүн гэж ялгадах шинж бэлгэн байна. Зандаа байна. Тэр багасж байх юм уу, ихсэж байх юм уу, хэвэн байх юм уу? Хэвээгэл байна да. Би энэ баг зэрэг хөшүүн болсон ч элгэн дээр нь дарахад гидсэн хонхоогоод буцаж хэвийн байдалтай ордог. Биеийн дулаан нь 32 градус, шилэн хоргонд байлгадаг. Амьсгал нь шилийг цантуулдаг байна. Аливаа хүн нас барсан хойноо суух нь бүхэл унтаж байхдаа ч сууж чаддаггүй билээ. Гэтэл суугаагаар нь оршуулснаас хойш 80 жил ийм л хിവэр байгаа. Нурууг нь ямар хүч ийм тогтоож байна вэ? Биеийн жинг ямар бодисын солилцол ийхүү тогтмол барьж байгаа хийгээд биеийн дулааныг юу 32 градуст байлгаж байгааг хэрхэн тайлбарлах вэ? Надад манай балд сайхан доктор очиж өөрөө одоо зориуд үзэж гар хурж иднэр үзсэн юм байна лээ. Тэгээд балд сайхан докторын хэлсэн нь бол буддийн бэлэг баримтын ухаан тэр дотор нь тэр одоо тарины хөлгөн, очирт хөлгөн гэдэгт хамаардаг дэнсэлгүй явах тэрний тэр бяцлаглын одоо дүммо гоцол гэж хэлдэг биеийн амин элчийг бадраадаг аргыг хэрэглэж одоо ийм байдалд хүрсэн гэж бол сайхан доктор дүгнсэн байна лээ. Орчин үеийн биолог, хүн судлал, анагаах ухаан, сэтгэхүй судлал, физикийн шинжлэх ухаан яах вэ? Тэдний онол худлаа болж байна уу? Бодит байдал дээр хүний зүрхний үйл ажиллагаа зогсож, тарих цусан хангамжаа зогсоосноос хойш 6 минутын дараа клиник үхэл ирдэг. Тарих өгснөөс хойш бодисын солилцоо зогсож, эсийн задрал эхэлдэг. Зөөлөн эдисийн задрал 4-5 хоногт явагдаж, мах, шүрмэсний задрал 2-3 жил, тэгээд яс детал нь 20 жилийн дараа үгүй болдог. Гэтэл энэ бие 80 жилийн дотор энэ хിവэрэ хатаагүй. Тодорхой хэмжээний дулаан, тодорхой хэмжээний чихтэй уян зөөлөн байгаа. Тэгэхээр биеийн амин элчийг бадраадаг арга гэдэг юм зөвхөн буддийн шашны зүйл биш, бас бөөнөр хэрэгэлдэг байсан гэдэг юм мэдээ. Нууц авчаанд, судрын чуулганд алтан тавчид эднэр байд юм байна. Тэгээд тэрнийг хэлж дурсаад тэрээс гадна энэ биеийн амин элчийг бадрааж биеийн дулааныг Цельсийн 10 градусаар дээшлүүлдэг арга одоогийн манай энэ тарнич лам нарт байдаг. Тарны хөлгөний дээд шатанд гарлах лам нарт байдаг. Тэгээ энийг одоогийн энэ 14-р Далай ламаас зөвшөөрөл аваад Америкийн эрдэмтэн Херберт Бенсон гэдэг хүн төвдийн хойтлын энэ тхэн хойтлын тэр ладаг гэднэрт байгаа тарны энэ хоргонд бяцлагал хийж байгаа төвд лам нар дээр хэмжилт хийж судалж үзээд одоо биеийн дулааныг өвлийн дүн хүйтэн цасан дээр нүцгэн суугаад хүйт усанд дүрсэн даавгаар биеийг ороогоод ингэхэд хөлдөх жижирх байдгаа харин дулаанаа дээшлүүлээд тэр цас хайлаад нөмөргсөн даав нь гатадаг юм байна гэдгийг Далай лам өөрийнхөө намтарт бичсэн байдیں۔ Ийм мэдээнүүд байдаг. Тэрээс гадна Чингис хааны нэг ач Квитүүл гэдэг ач нь галаас айдгүй түүдэг галын цогон дээр унтдаг байсан гэсэн мэдээ Германы судлаач Холгер Кайлвайт гэдэг хүний бичсэн номонд Түүрх Монголын бөөн нарын шийд гэдэг номноос ижилтж оруулсан байдیں۔ гэдэг. Анх буддын шашин үүсэхдээ Энэтхигийн Бодгая, Капилявацу, Аржигархай гэдэг газарт бурхан багшийн ном тавьж байсан гэгээрсэн бурханы хутаг Нирван дүрийг олсон гэх зэрэг газрыг бурхан шашны гол төв хэмээн үздэг. Тэнд очих сүсэгтэн олны эргэл мөргөл илүү их байсан бол айчмдаа бурханы шашин өрн зөвхт төвдөд дэлгэрсэн гэж үздэг. Сүүлд Ар Монголд бурханы шашин дэлгэрч төвд жөөлчдийн үзмэр болоод зогсохгүй. Далай лам нь төвдөөс гарч явж төвд шашны төв биш болсон энэ нөхцөлд Монголын амар баясгалант хэд богдын хүрээ бурханы шашны төв болж байсан ч одоо магадгүй Итгэл хамбын ариун дагшин биеийг үзэх шүтэх эргэлж мөргөлчдийн цаваа ихсэх байх. Одоо миний санахад одоо бурхан багшийн одоо тавьсан зарлиг бүдийн шашин одоо хойд зүгрүүд өгөх гэдэг одоо үнэн байна юунд өгөх гэдэг одоо
хойно газарт буде сугларатын бурятниктер байгалы эргедер одоо буде шажын дилгерет бе хойдың екі байырты бенім хажудың одоо тува гыжы ундыс бені те хажудың алтай гыжы бені хаказ гыжы болса да ундыстут орсынчы багыт бага ундысчы бега ханы теде шода буде шажында унадыр то оржен инде ховрагар нам еме сорг жебесин учрас одоо бурхан багшын одоо хөлсөн зарлыг одоо батлагдж байна. Иймээс буряд бурхны шашны төв болж магадгүй гэж учир мэдэх хүмүүс ярьж байлаа. Энэ нь бурхан багш өөрөө биний шашин умраас умарлуу чиглэнэ гэж айлдаж байсантай уялдаж магадгүй юм. Оросд Итгэлт хамбын биеийг судлах эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан. Энэ нь буддийн гүн ухаан, тарнын бэлэг баримтын ухаан, ямандаг бясалгалын үүднээс судлахаас гадна орчин үеийн ангаах ухаан, гоц мэдрэх үе, биенээс цацарч байгаа цацруулалт, долгион, дулаан, элч, үнэр зэргийг нь судлах, тайлбарлах, олонд таниулах үүднээс байгуулагдсан байна. Манай өмнө бихлээ элдэ бодо босод ламнуудыгаа их үргэж байсан агвандаржи үргэж байна дандарон лам байна одоо бурят их нэртэй их алдартай гэж бүхий одоо дэлхэн зам мэдчихсэн. Тэгэлэн ичгэл хамбаламын тухай ерөөсө хүнч мэдэхгүй байсан. Ховор хүмүүс байсан. Тэгээд миний санахад ичгэл хамбаламын өөрийн аранчин байдлаараа тиймэрхүү нэг намгархуу тийм тайван одоо хүн зөний одоо завоох хүн зөнд одоо илүү юм хэлэх тийм санаа үгүй байсан гэж би бодож байна. Хүн зан өвдө бодо оройгоо ухаанаараа ичгэл хамбаламын тухай бичиж хэлсэн байна. Тэдний бид одоо зогсооч чадахгүй болсон учраас оостоо нэнийн өдрөдөж оройгоо нэг зам чиглэрэ болк гэж санаа гаргасан байна. Энэ нь юу юм гэхэд ичгэл хамбаламын гэдэг мөнөд одоо дэлгэхэд их нанжин биетэй нанжин байдалтай байсан учраас хүн зан одоо илэрхий сонирхож байна. Ялангуяа одоо эрдэмтэн шинжлэх ухааны хүмүүсд ирж асуудал тавина. Тэгээд тэр асуудалдаа өөрөө харьяа өгнө. Тэгээд өвдөв юм ярих тийм санаа гарсан байна. Тэгээд хажуудан одоо стресс гэж байна уу нэг эзэрчриск тэр ухаантай хүмүүсд нэлээд одоо оройгоо югаас ашиглаж эхэлсэн байна. Тэгээд тренинг одоо бүхий юм одоо нэг тайвшруулад нэг журамтай болгохын тулд бүхий одоо эрдэмтнүүдийн ламнаттуудаа суулж байна. Тэгээд гол учирны юм гэхэд 5 жилсоо хэн санаа гаргасан би хэн оройгоо үнэн зүрхөөс ичгэл хамбаламд шүтэж ичгэл хамбалыг хүндэлж бичсэн байна уу санаа хөлсөн байна уу илрүүлсэн байна тэм хүмүүс би суулсан. Бурятад буддийн шашныг сурталчлах, таниулах, сүсэгтэн олныг хамруулах үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг олон улсын буддист эрдэмтдийн бандит хамламын гоц үзэгдэл анх дугаар эрдэм шинжилгээний багварлаас харж олно. Иволгинский датсан 10 хэдэн жилийн өмнө ганц хэд байсан бол өнөөдөр нэгэн багахан хэмжээний тосгон болтлоо өргөдсөн байна. Шашны гүн ухааны учир утгыг энгийнээр хүмүүст ойлгуулж, энд ирсэн эргэлж мөргөлчдөд өөрийн датсангийн доторх үзмрүүдийг үзүүлэн тайлбарлаж, сурталчлах, Итгэлт хамбын ариун биеийг үзүүлэх гээд сүсэгтэй битгийхэл сүсэггүй хүмүүст сүжрэн бишрэн танилцуулах зохион байгуулалтыг хийдэг юм байна. Иволгинский датсанд Итгэлт хамбын ариун биеийг үзэж сонирхон цусаглан мөргөхөөс гадна бурхан Буддагийн дорн сууж гэгэрсэн бод модны мөчрөөс авч ирсэн өвлийн цэцэрлэг байдлаар ургуулсан бод мод хийгээд үний гараар бос сүсгээр бүтсэн жанрайсаг бурхан болон бяцхан цэцэрлэг төрөлөнд эрхлэн тэжээгдэж бай танх хоёр гөрөөс гээд диваажингийн цэцэрлэг уран гоёмсог мөнх бүсийг бэлэгдэх мандал зэргийг үзэж сонирхож олно. Бурхан багшийн 2500 жилийн өмнө гүн бясалгалын гэгэрч байсан бод модны мөчрөөс тус хайрлан авч ирж захих орчинд нь ургуулсан бод мод байх. Энэ модны навчны өнгөөр тухайн улс орны нийгмийн байдлыг шинжиж болдог гэсэн сургаалтай юм байна. 90-ад оны төгсгөлд 2000 оны ихэнх үед энэ модны навч хийхэн гундуу шаргал байсан бөгөөд энэ нь тухайн үеийн Орос орны нийгмийн амьдралыг илэрхийлж байсан бол одоо өнгөн сэргэж ирж байгаа. Тиймээс энэ модыг ажиглаж байх нь нийгмийн байдлыг ажиглаж байх барометр болдог гэж ярьж байлаа. Диваажингийн бурхныг дүрсэлсэн диваажингийн оронд жигүүртэн шууд нисэлдэн бурхны олон шавнар ням хийж бурханд мөргөж байгаа байдлыг үзүүлсэн тогс шуу, бадам цэцэг, бод мод зэргээр диваажингийн амьдралыг дүрслэн харуулсан диваажингийн сүмийг үзэгчтэй харж байна. Мөн энд дарихийн сүм барьж байгаа юм байна. Уран барилгын хэлбэрээр хийж байгаа дарихийн сүмийг мандал хэлбэрээр барьж байгаа бөгөөд дөрвөн талаасаа ордог хаалгатай, тогс шуутай зөөрлөн барьж байгаа.
Учир нь товс шувуу хүний сэтгэлийг уран гой байдлаар баясгадаг бол сүм хэд гэдэг нь сүсэгтэн олны сэтгэлийн бузрыг арилган ариуны дэдгэрүүлдэг учир товс шувуутай ийм зөвөрлөн чимгэлдэг юм байна. Бас нэгэн түүх 9-р сарын сүүлчээр анхны цас унсан бүх амьтан шавж үүрлсэн цагт алтан хараацай Диваажингийн сүмийг тойрон эргэсний дараа итгэл хаммыг газар дороос гаргаж авах ёсыг гүйцэтгсэн байна. Ямар ч амьтан судлаач тийм сэрүүн унсан цагт хараацай шувуу нисэн ирэх үндэс байхгүй гэж хэлдэгч бид өөрсдийн нүдээр харсан гэж тэд ярьж байлаа. Үзэгч та бүхний харж байгаа энэхүү жанрайсаг бурхан нь ойролцоох дацангаас 3 бурханыг залж ирсний нэг нь бөгөөд урд өмнө мянгажин нэртэй тацанд байсан эдгээр бурхтыг музейн фондод аваачаад буруу тийш нь харуулад хадгалсан байсныг гарган ирж 10 найлан ам оруулжээ. Харахад модоор хийсэн мэт харагдах боловч зэсээр хийсэн бөгөөд ямар ч зүйл байхгүйгээрээ гайхалтай юм байна. Бурхан багш анхны номоо номлоход адгуусан амьтдаас хамгийн түрүүнд 2 гөрөөс ирж хөлөөс өхрөн сонсож байсан түүхийг бэлэгдэн 2 гөрөөсийг энд тэжээдэг юм байна. Буддийн сүмийн орой дээр 2 бод гөрөөс сөгдөн буйгаар дүрслэгдсэн байдаг нь ийм учиртай юм. Бурханы сургаалыг адгуусан амьтан сонсно гэдэг үнэмшилгүй сонсогдож байх боловч Бурханы сургаалыг сонсоход хүний хэл хамаагүй бүгдд адилхан сонсогдох хийгээд хөгжмийн аялгауг сонсоход хэл мэддэггүй хамаагүй бүгд сонсдгийн адил майн таринч мөн адил хүний зүн бэлэгт хүрч сонсогддог юм байна. Үзэгч та Буддийн сүм хийдийн хашаан дотроос модонд зөөсөн тууз, хадаг, даав, сэлтийг харж олно. Энэ нь бөөгийн шашны үлдэгдэл байсан бөгөөд улмаар шарын бөө гэдэг гарч ирж төвдийн шашин, Монголын шашин болон хуурсныг үлдэгдэл гэж ойлгож болно. Харин одоо дуйнхрын мандал хэмээх оюмсаг зүйлийг үзэгч та бүхэн харж байна. Үүнийг дүлцэнгийн элс буюу элсээр хийдэг. ертөнц төр зургийн юм гэдгийг илэрхийлдэг. Гар хүрэхэд хайран энэ мандлыг утахгүй нураах гэж байгааг нь. Яагаад гэвэл мөнхийн зүйл гэж энэ орчлон дэлхийд байдаггүй хоосон чанарыг бэлэгдэн мандлаар илэрхийлдэг юм байна. Зөвлөлт холбоот улсад нийтдээ 5 ганжуур байсны нэгийг энэ дацанд дахиж байдаг юм байна. Энд одоогийн 24-р бандит хамлаа Аюушийн зарлагаар жилд 1 удаа ганжуурын 108 ботыг сүсэгтэн олонд дэлгэж буян үлддэг юм байна. Сонирхолтой жишээ дурдахад ганжуурын 108 ботыг дэлгэж уншиж байхад үнэхээр хамлам нь энэ содроо цээжээр мэддэг юм уу гэж туршин дундаас нь 3 мөрийг алгасан уншихад та 3 мөр алгасаад уншлаа хэмээгээд дахин уншуулж байсан гэдэг. Мөн ихтгэлт хамлам Буддийн гүн ухааны чиглэлээр нэлээд олон ном тохимол бүтээн төрөөсөн бөгөөд хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд өөрийнх нь хурдаг байсан янгаачин дацанг нураан шатааж байх үед хийдийн содар ном тэр аяараа хөндөй дүүрэн цайрч байсан гэж ярьдаг байна. Бурятын шинжлэх ухааны академийн нийгмийн судлалын хүрээлэнгийн Буддийн тасаг Бурятын олон дацангуудад байгаа нам судрыг шүрдэж үзвэл ихтгэлт хамбын өөрийн гараар бичсэн гар бичмлүүд олдож магадгүй гэж найдаж байгаа. Учир нь Ивалгийн дацангийн содөр номын санг шүүж байхад ихтгэлт хамбын өөрийн гараар бичсэн 26 мөр 184 өгтэй захиа олдсон байна. Энэ захиаг мөр бүрээр нь өг бүрээр нь шинжсэн илтгэдэг хэрэнгийн дацангийн ширээт лам тавьсан юм. Энэхүү захиаг мөр бүрээр нь урдаас нь хойш уншихад 1 утга, хойноос нь урагш уншихад түүнээс сөрөг утга гардаг байна. Мөр хооронд нь алгасан уншихад бас өөр нэгэн утгыг илэрхийлдэг өөрмөц сонирхолтой гар бичмэл захиас байлаа. Улаан-Үд хотоос 60 км-ийн зайд Оросын 1-р хамлам Дамдаржа Заяевын төрсэн газар талын харгана гэж байдаг. Хэсэгхэн газарт харган үлдсэн газрыг ийм нэрлэдэг бөгөөд тэр газрыг Оросууд ганц нарст хэмээн нэрлэдэг. 1-р хамлам Дамдаржа Заяевын 12-р залгамжлагч ихтгэлт хамбын төрсэн газар талын харганы ойролцоо байдаг бөгөөд төмөр зам, засмал зам хоёрын уулзурт орших Оронг гэдэг газарт ихтгэлт хамт төржээ. Энэ газарт нэгэн содон аршаан байх бөгөөд болог биш худаг байна. Газрын гадаргаас 2 метрийн гүнээс цэнгэг хүйтэн аршаан ориглон байдаг. Харин бусад газраас нь давстай ус гардаг бөгөөд энэ аршаан нь өвөлдөө хөлддөггүй зондоо хүйтэн чанараа хадгалан байдаг. Тэр хавийн 5-аас 10 метрт байдаг худгууд өвөлдөө хөлддөг бол энэ аршаан хөлдөхгүйгээс гадна нутгийн иргэд эндээс ууж эдгэрсэн тухайга ярьж байлаа. Католик шашинтай Орос эмэгтэй хүртэл явж чадахгүй хүнээр зөвлөн энэ аршаанаас ууж эхэлсэн бөгөөд сүүлдээ мөлхөн ирж Буддийн шашны ёс тэгийг хүнээр заалхан улмаар эдгэрч эрүүл болсон тухайга ярьж байлаа. Үе мөчний болон чихрийн шижин өвчин, хоолойн өвчин зэрэгт машид тустай гэнэ. 2002 онд ихтгэлт хамбын биеийг ил гаргахад 2000 хүн мөргөж байсан бол өнөөдрийн байдлаар хагас сая хүн ирж мөргсөн байна.
Өнгөрсөн онд халимгийн ерөнхийлөгч Кирсан Улимжинов, манай улсын ерөнхийлөгч Намрын Энхвэр, мөн дэлхийн өнцөг булан бүрээс Алс Америкаас төвдөөс хүмүүсэрч мөргөж ирсэн тухай ярьж байлаа. Итгэл хамбад мөргөсөн хүн цаг бусын үхээр өгдөггүй гэсэн яриа сонсогдож байлаа. Дэлхийн 1-р дайны үед 300 цэрэг очиж мөргөөд дайн дуусахад бүгд эсэн мэнд эргэж байсан түүхийг өгүүлж байсан юм. Хамбын сүмийн 2 давхраас хамбын биеийг жилд 7 удаа доош болгон сүсэгтэн олны сүсэг бишрлийг хангаж мөргүүлдэг бөгөөд энэ нь 40 өдрүүдэд тохиодог юм байна. Монголоос хүн очиход ихэд баярлдаг гэж сонсогдож байсан. Тэгэхээр энэ жил гэхэд хизээ очиж мөргөж болох вэ? Энэ 2007 оны 7 дугаар сарын 18, 9 дугаар сарын 15, 11 дугаар сарын 1, 12 дугаар сарын 4, мөн эх оны 2 дугаар сарын 6-ны өдрүүдэд очиж мөргөж болох юм байна. Бурхан багшийн сургаалд бурхны шашин умраас умарлуу дэлгэрэх болно гэж сургасан байдаг гэнэ. Магадгүй энэтхгээс эхэлсэн боддын шашин төвд улмаар Монгол гэд дэлгэрч шашны төвүүд нь цэцэглэн хөгжиж байсан түүх бий. Магадгүй ирээдүйн бурхан шашны төв Буряд байж болох юм. Тэгээд ч өнөөгийн дэлхий дахны түүхэнд ийм гэгэрлийн хутгийг олж өөрийн биеэ эдээсээ амьд сэрүүн хадгалан үлдсэн Нирван зөвхөн буддын шашинд анх удаа төрсөн билээ.